Надаа хөгшөрхөө сайдгүй нэг л өдөр өмнөшгөө алхаж чадхаа байхаас нэг л мэтгэд нүдний галт цог нь унтарч хүмүүс тогтгоо болохгүй гэсэн айдас мэдэрч байсан уу? Өндөр урдтайгаар өөрчлөгдөж буй хорвоо ертөнцид хүмүүсийн энэхүү айдас нь өмнөх 100-ныхтай харьцуулахад нэлээх өссөн байна. Хэрэв танд тийм мэдрэмж байдаг бол энэ бичлэгийг дуустал үзээрэй зөвлөе. Энэ удаагийн дугаар бол спойлер задлан биш, кино задлан буюу киноны арталт юу болж байгаа, ямар мессежийг хүргэхийг зорьсон гэх мэтлэр дийлэрэнгүй ярих болно. Ялгаатай шүү. Тэгэхээр өнөөдрийн ярих киног бол Substance буюу бодис гэх киног та нартай зориулаад задлан ярилцъя. You know the plan. 2024 онд бодис гэх сэтгэл зүйн body horror кино маань маш их шуугиан тарьж чадсан. Нэг хэсгэл TikTok, Instagram-аар маш их шуугуулж бараг л хүн болгон далдын утгыг тайлбарлаж байсан. Киног дэлгэснээ харахад үдсэн үзэгчдэд тэс ялгаатай хоёр бүлэг болон хуваагдсан. Эхний бүлэг нь болохоор киног body horror-ын шинэ классик болсон гэж үзэж байсан бол нөгөө хэсэг нь хэтэрхий заваан үзэл хэрэггүй дэмий кино байсан гэж байна. Бүтээлийнх нь шууд бодис юу хийдэг болохыг тайлбарлаж өгмөд өндөг рүү тариа тарьж үзэгдэл гарна. Тариурын дараагаар өндөгний шар нь хоёр болон хуваагдана. Бодис буюу Substance-ийн үйлчлэг нь яг ижил билээ. Гол дүрийг гоо сайхнаараа магтан шагшуулж исэн залуусын анхны хайр Деми Мур ихч мэн 61 наснда дүрийг бүтээсэн байна. Түүний бүтээсэн дүрийг Элизабет гэх бөгөөд хөгшөрч буй Оскарын шагналд жүжигч юм. Элизабетийг 50 насны төрсөн өдрөөр нь хөгшөрсөн шалтгаанаар бизнес нэвтрүүлгийн хөтлөгчийн ажлаас нь хална. Түүний дарга болох сексист ах гол дүрийн ажлаас нь халж байгаа шалтгаанаа хэлэх үеийн зураг авалт нь үзэгчдэд шууд тухгүй мэдрэмж төрүүлэхээр хийгдсэн байв. Даргын мэдээгээ дуулах үедээ хаашааш савируулж шүсээ оожулсан сам хорхоо идэж байгаа дүрс үзэгчдэд тэр үеийн Элизабетэд ямар мэдрэмж төрж бүг мэдрүүлэхийг хүссэн юм. Хоолны ширийг нь анзаарвал сам хорхоотой хоолны аяга махыг нь идээд хальсыг нь хайсан. За тэгээд аяганд нь мөн соус барьж. Харин зарим сам хорхооны аягдл нь ширээн дээр эмх замбраагүй хаягдчихсан байв. Нэг ёсонтой ахгүй болохоор өөрөөр хэлбэл entertainment industry-н одоо эмэгтэйчүүдийг залуу байхад нь ашиглаад сам хорхоо шиг хайдаг илтгээд байгаа гэсэн үг. За тэр эрэгтэй дарга нь мэдээж эрг гүзэтэй ахнаар бас нэг хүн итгэс хэтэрсэн хэмжээтэй аяга байгаа нь энэ салбарт ажиллаж байгаад гарсан хүний тоог илтгэж байгаа юм да гэхээр entertainment industry-д залуу нас болон гоо үзэсгэлэн туршлага чадвараас дээр илүү тавигдаж байгаа гэлтэй байгаа юм. Гэхдээ энэ үзэгдэл дээр идэгдэн хаягдаж байгаа сам хорхойн одоо хин Элизабет юм болов? Зүрлвэл ажлаас хаалгдсан Элизабет сэтгэл гутралын төлөв шилж нэ. Удалгүй машинаа барьж явахдаа осол оров. Хэрв хүн өөр машины осолд ороод тэрнээсээ ямар нэгэн хүнд бэртэлгүйгээр гарч ирсэн бол амьдуугаадаа илүү баярлах байсан баг. Илүү амьдралын үн цэнийг мэдрээд гэх юм да. Харин гол дүр маань улам эсрэг зүг рүү явсан байна лээ. Үүний дараагаар Элизабет нууцлагдмал бодисын талаарх флаш хүлээн авдаг. Хэрэглэх заавар нь ойлгомжтой. Гол дүрийн хүсэж буй залуу насыг нь маш хурдан авчрах гэсэн бүтээгдэхүүн байв. Хэрв танд таамаагүй бүтээгдэхүүн санал болгол та хэрэглэхгүй гэдэг нь тодорхой зү. Ингэж харахаар киноны үйл явдал болж буй ертөнцид бидний дэлхийн илүү хардкор хөлбөрөөжээ. Одоогоо ертөнцид бол одоо гадаад үзмжээр нь шүүх, насаар нь ялгаруулах хэдий байдаг ч яг бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн зүйлүүд бол биш. Харин киноны үйл явдал болж буй ертөнцид бүрэн зөвшөөрөгдсөн зүйл байгаа юм. Хэдий амлалтан сайхан ч гэсэн гаж нөлөön тодорхойгүй бүтээгдэхүүнийг хэдэн хүн зориглон хэрэглэж чадахгүй. Элизабет таамаагүй бүтээгдэхүүнийг шууд аван хэрэглэж байсан өөрийгөө хайрладаг хүний үйлдэл яасан ч биш юм. Байгаагаар минь хайрлаж чадахгүй бол glow up хийвэл чамайг тоохгүй гэдэг дээ. Энэ кинондор бол эсэргээрээ өөрийгөө сайхан байх үед л хайртай, бүр өөрөөр хэлбэл нас явсан өөрийгөө хайрладаг гэлтэй байгаа юм. Элизабет бодисыг биендээ тарьснаар шууд утгаараа түүний биеэс хуваагдаж залуу бие гарч ирнэ. Ингэж л хоёр бие хүний цаг хугацаа амьдралын төлөөх тэмцэл эхлэв. Кинон дээр бодисыг зааврын дагуу хэрэглүүл ямар ч хор нөлөөгүй харин цагийн хуурийг өөрчлөвл үр нөлөөтэй билээ. Бодисыг хэрэглэх гол дүрм нь бол 7-7 хоногоор солигдсон амьдрах. Яг энэ дүрмийг сонссны дараагаар хоёр биеийг ээжлэг нэг хүн ашиглана гэж ойлгохоор байсан ч цаг хугацааны явцад үгүй байсан нь батлагдана. Биеэс нь гарч ирсэн залуу хэлбэр нь өөрийгөө Сью гэж нэрлэнэ. Хоёр дахь бие хүн өсөв. Гэхдээ сайн анзаарах юм бол Элизабетийн залуу хэлбэр биш ээ. Харин түүний дотор оршдог нууц хүсэлт шунлынх нь биелэл гэлтэй байгаа юм. Элизабетийн хүсэж мөрөөдөг бүх зүйлийг аван бий болсон гэх юм уу та. Залуу хэлбэрийн амьдралын хэм маягийг нь хөгшин хэлбэрийнхаа цаг хугацааг хулгасаар л байна. Энэ болохоор кинон дээр хөгшин биед залуу хэлбэрийн үйлдэл шууд хүчтэйгээр нөлөөж угаар харагдана. Залуу биеийн хийсэн үйлдэл яг хөгшин бие нь хүлээж байна уу гэлтэй байгаа юм. Хүн хизээ удирдлага алддаг вэ? Шинээр бий болсон Сью багуугаар Элизабетийн хамаг удирдлагыг авч илүү чухал хүн босоор л байв. Мэлхийг чанахын тулд багуугаар халууныг нэмсээр байгаад буслагдаг шүү дээ. Хэрв шууд халуун тогоонд хийсэн бол Мэлхий харин үсрээд гарах байсан. Мэлхийн үлгэр Элизабетэд тохиолдсон мэт эхэндээ нэг хүн шиг амьдарч байсан бол эцэстээ маш ялгаатай хоёр хүн болж хуурсаар л байдаг. Сүүгийн амьдралаар амьдрах тусам Элизабетийн амьдрал утга учиргүй болноо. Гэхдээ Элизабет анх шин залуу төрхтэй болсныхаа дараа хоёр хуваагдах нь зөв арга юм шиг хүлээн авч байсан. Яг үнэндээ өөрийнхөө одоо байгаагаа хаян байж шууд шинэ хүнийг хүлээн амьдруулна гэсэн шийдвэрийг хэдэн хүн гаргаж чадах юм болоо. Элизабетийг сайн арга юм бол өөрийгөө одоо байгааг нэг их тэгтлээ голох байсангүй л үгүй. Деми Мур шүү дээ. Хичнээн хөгшөрсөн ч сайхан хэвээрэл байсан. Үүнээс харахад хаанаас тогтоосон тодорхойгүй гоо сайхны стандартууд хүний амьдралд хүчтэй нөлөөлдөг байна. Нэг талаасаа залуу хэлбэр болон хөгшин хэлбэрийн хоорондын харилцаанаас залуудаа ямар амьдралын хэв маягтай байсан хөгшөрөхөд нөлөөлдөг гэх яриаг
шууд утгаар нь дүрслэн үзүүлвэ гэлтэй байгаа юм. Киноны туршид хоёр бие хүн хоорондын зөрчилдөөн улам ширүүснэ. Ингэж утгаар нэг хүн хоёр хуваагдсан яг үнэн үү гэмээр байгаа. Анхнаасаа Элизабетийг өөрийгөө байгаагаар нь хайрладгүй байсан учраас залуу хөлбөр нь хөгшин хөлбөрөөр хайрлахгүй. Нөхцөл байдал гүнзгийрэх тусам хөгшин хөлбөр нь өөрийнхөө биеийн хяналтаа алдаж харин залуу хөлбөрийн карьер нь илүү өргөжнө. Энэ санаа нь Дориан Грейгийн хөрөг зурагтай төхөн очиж байгаамаа. Дориан Грейгийн үзэсгэлэнтэй гадаад дүр төрхнөөс нь харагддаг муу бүх зүйл нь зурган дээр гардаг байсан шиг энэ кинон дээр бол залуу хөлбөрийнх нь буруу хийсэн үүлийн хүрэн хөгшин хөлбөр дээрээ унаад байгаа юм. 140 жилийн өмнө зохиогдсон Дориан Грейгийн хөрөг зураг гэх зохиомол ёс суртахуунгүйгээр төгс төгөлдрөлөө илүү таашаал авах зүйл рүү тасралтгүй тэмүүлэх нь ямар үр дүнд хүргэдгийг харуулсан билээ. Си улам илүү их амжилт тэмүүлсээр тэрнээсээ болоод бодисын гол дүрэн болох 7 оноо солигдох гэх дүрмийг зөрчнөө. Үүнээс болоод Элизабетийн хуруу огцом хөгшөрсөн байв. Нөлөөг нь буцаах боломжтой эсхийг авлахаар бодисыг үйлдвэрлэх газар руу холбогдоход ямар ч боломжгүйсэн хариу хүлээн авна. Уцаар холбогдох үедээ үйлдвэрлэгчээс гол өгсөн зөвлөгөө бол та хоёр нэг бүхэл зүйл битгий бие биенээсээ тусгаарлагдаарай гэсэн байв. Гэвч Сүүгийн амьдрал дээшлэх тусам Элизабет их дороцойрлоо. Сүү өөрт нь огсон 7 хоногт тултал нь амьдарч байсан бол Элизабет өөрийгөө гадаад ертөнцөөс нун өнгөрөөж байв. За тэгж байтал удалгүй Элизабет өөрийнхөө амьдралаа илүү их анхаарал хандуулж болзоонд явахаар болно. Деми Мур жүжигчийн тоглосон дүр маань болзоонд явах гэж өөрийгөө бэлтгэх хэсэг нь үнэхээр хөөрхөн байсан. Даанч толинд өөрийгөө харахтаа дутагдлаас өөр зүйлийг олж харахгүй л байна. Өөр хүний нүдээр өөрийгөө харсан бол мэтгэлээсэн бахал та. Даанч өөрийгөө сүйтэй харьцуулж тэрнээс болоод болзоондоо явах ямар ч зүрх зөрөггүй улам гүн готрол орно. Энэ явдлаас хойш Элизабетийн нөхцөл байдал уламд орцоор л байна. Гэрээс ээж гарахаа авэж таарсан хоолоороо өөрийгөө хооллож илүү их готрол орсоор л байна. Үүнээс хойш Элизабет Сүйд хатаарх нь улам ихсэж тэрийгэ дагаад өөрийгөө үзэн ятгах нэгсэн. Харин Сүй өөрийг нь бий болгосон Элизабетийг хүндлэх нь багассаар л байна. Сүйд шинэ жилийн шоу хөтлөх санал ирнэ. Тухайн шоунд бэлтгэхдээ Элизабетийн амьдралаас илүү их цагийг хомссаар л байв. За ингээд үзэгдэл Элизабетийн бие рүү шилжчихэд би нь илүү их дорцсон байлаа. Хөл гар нь ойлгохтой тэнэж чадхаа байна. Тэрийгэ дагаад амьдралын хэм маяг нь хүртэл догорцоор л байна. Өөр тоногцсон 7 хоногоо амьдарч биш зүгээр л оршиж өнгөрөөнө. Сүү дараагийн удаас ирэхдээ Элизабетийн байгаа байдлаас өөр тоногцсон 7 хоногоо хэтрүүлэн бүр 3 сар болгоно. Өөрийнхөө амьдралыг тэтгэхийн тулд дахин Элизабетийн нуруунаас шингэн автал мууцсан юм шиг зүйл гарч ирэв. Энэ үед Сүү өгөхгүй тулд Элизабетийг сэрэн. Элизабет сэрэх үед түүний гадаад төрх нь бүр аимшигтай болж хувирсан байваа. Киноны эхэнд байсан сайхан эмэгтэйгээс юм үлдээгүй мэт. Бүх дийсэн нуруу халдсан толгой хүм үнэгүй гэлтэй. Би ийм болсны дагаар бодисыг хэрэглэхээ болох шийдвэр гаргана. Хэрэг бодисын хэрэглийг зогсоох юм бол Сүүгийн биенд хар өнгийн бодис тарих ёстой гэж гарын авлага дээр нь заасан байдаг. Даанч Элизабет тэр тарилгыг бүхлээр нь тарьж зүрхэлсэнгүү. Сүү бол Элизабетийн хүсэж мөрөөдөг тэр төгс төгөлдрийн биелэл учраас түүнийг үгүй их нь өөрийнхөө итгэл үнэмшлээс зовтож буйтай төгсөж байгаа юм. Ингээд киноны хамгийн оргил хэсэг гэж хэлж болох хэсэг гарч байгаамаа. Тэр хэсэг бол амьд болон хөгшин бие хүн хоёр нэгэн зэрэг сэргэх. Энэ хоёр ээлжиж байснаас биш нэгэн зэрэг оршиж байгаагүй шүү дээ. Залуу бие сэрсний дараагаар хар бодисыг харж өөрийг нь үгүй их гэж байсныг ойлгоод хөгшин бие рүүгээ дайрна. Киноны төгсгөлд Сүүн хүсэн хүлээсэн шинэ жилийн шоургоо явнаа. Тех үед түүний шүд болон биеийн хэсгүүд бутарч онов. Тэр үед залуу хөлбөр сандран гэрлүүгээ цугтаана. Залуу хөлбөрийн толгойд хамгийн ихэнд төрөх санаа бол өөрийнхөө хамгийн төгс хөлбөрийг дахин гаргах. Хөлбраас хөлбөр гаргаж байна гэсэн үг. Энүүгээрээ Элизабетийн гаргасан алдааг дахин гаргаж буй. Өөрлөгөө ногоон боцыг тарихад түүний бие мангас их шиг болон хувирна. Мангас болон хувирсан биеэр хүсэн хүлээсэн шинэ жилийн шоур очиход үзэгч түүнийг хараад айц тавтлаа. Найруулагч Мангасыг бүтээхдээ 1986 онд гарч ирсэнтэй Fly, 1980 онд гарч ирсэн The Elephant Man, мөн 1988 онд гарч ирсэн The Blob гэх кинонда санаа авсан гэж байлээ. Элизабет гадагшаа гарахаас ч айн гэртээ бүгдэг байсан бол мангас уусан хөлбөр нь юунаас ч айлгүй олны өмнө гарав. Өнгөцгөн харахад онцож буй кино маань сексизм, царай зүснаас ялгуурлан гадуурхал гэдэг сэдвийг хүндсэн юм шиг харагдаж байгаа. Гэхдээ Франц гаралтай найруулагч Coralie Farjon энээс илүү гүн сэдвүүдийг хөндөж чадсан байна. Тэдний нэг нь бусдад ямар харагдаж байгаадаа хитрхийг санаа зовж хит их анхаарах нь хүний дотоод байдалд ямар их нөлөөтэй байдаг талаар гаргацсан байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг ямар байхыг төсөж байсан уу? Хэнийч анзаараагүй байхад өөрөө анзаараад өөлөд байдаг жижигэн деталууд байхгүй болсон бол ер нь та өөрөө төгс болох уу? Ер нь юу хийж төгс болох юм бэ? Төгс төгөлдрийн араас хөөцөлдөх тэмцээн биднийг төрхөөс ч өмнө эхэлчихсэн байсан юм шиг. Тэр тэмцээний шүүгч нь хэн бэ? Оролцогч нь харин хин? Ялагчийг яаж тодруулдаг вэ? Хэрвээ тодруулдаг байсан бол тухайн ялагч нь ямар шагнал хүлээн авах байсан бэ? Хэний ч хүрч чадхааргүй, хэн цохиосон тодорхойгүй гоо сайхны босгод хүрэхин төлөө хүн юуг хийж чадах юм бол? Жүжигчин Деми Мур 61 настай да 50 настай жүжигчний дүрийг бүтээсэн. Үнийг хэлэхэд тэр 50 наснаас ч илүү залуу харагдаж байсан. Деми Мур жүжигчний бүтээсэн дүр хөгшөрсөн байлаа гэд өөрийнхөө гоо үцгэлэн алдсан гэж юу? Тийм байхгүй. Гэхдээ нийгэм насаар нь гадуурх явдал нь ямар их түгээмэл байдаг лээ дээ. Бүглүүдэн салбарыг ашигтай байлгах гэж хүний зам ёсны хөшөрлтийг буруу зүйл шиг хүлээж авдаг болгосон бодит үннийг киноны найруулагч маань маш хурцаар харуулсан байна.
Киноны үзэгдлүүд донд бүкс бүрийг томруулан харуулж буй маш их сцен гарсан байдаг. Ихэнх киноны нүцгэн эсгүүдийг харахад таатай байдгийг нугаад яг. Гэхдээ энэ киноны эсгүүдийг үзэхэд сайхан харагдахаас илүү хорон бас их тухгүй харагдана. Сьюгийн дүрийг бүтээсэн жүжигчин Маргарет Куалигийн бусад киноны дүрүүдийг харуул ялдамхан тийм хайр татан байгаа бол энэ дүр нь гаднаасаа үзэсгэлэнтэй харагдах ч гэсэн мөн харгас мэт мэдрэмжийг төрүүлж байгаа юм. Ер нь болохоор зуглаач түүнийг хэрхэн авсантай холбоотой юм. Хэрвээ найруулагч Сьюгийн дүрийг өөрөөр бүтээсэн бол үзэгчид киног шимтэн харахтаа хөгшин биеинд гатсан Сьюг өрөвдөх байсан юм болоо да. Харин эсвэргээрээ кино үзэх үед Сью гэж яг хин юм бэ гэсэн асуултыг үзэгчдэд төрүүлэн гаргаж байгаа. Уг киноны зураг авалт, production design болон өнгө тавьтал маш тод байгаа. Хэдий хит өнгөлгөөр авсан ч гэсэн үзэгчдэд тухгүй мэдрэмжийг төрүүлэхийн тулд гэсэн байгаа маа. Яагаад гэвэл хитрхи бодит дуус учраас тэгж байгаа. Элизабетийн гэрийг харахад тав тухтай хүн энэ тайвширч амардаг гэж хэлэхэд их хэцүү. Хүн өөрийнхөө гэрийг тавхтай, дулаахан байхыг хүсдэг бол Элизабетийн гэр нь яг л нарциссист хүний тахилын газар шиг л гэлтэй байгаа юм. Шинээр бий болсон хувь хүн болох Сьюзигийн карьер улам өссөн өрл нэг өдөр Элизабетийн бүх зүйлийг авсан мэт байна. Сью тодорх тусам Элизабет гэдэг хүн байхгүй болсоор л юм. Бодис киноны жанр нь боди хоррор илээ. Гэхдээ кино үзэх үед бие хуваагдах хэсэг, биений өөрчлөлтүүд нь амар санагдахаас илүү тийм заваан санагдах үлээ. Харин хоррор гэх жанрыг илтгэсэн зүйл нь болохоор гол дүрээрээ дамжуулан хөгшрөлтөөс айх айцыг илтгэж байгаа юм. Элизабетийн биеийн хэсэг нь огцом хөгшөрсөн, үхлээс юу ч хийсэн зугатаж чадахгүй гэдэг айцыг өдөөсөн мэт байгаа юм. Деми Мур жүжигчний бүтээсэн дүр бол 20 наснда үзэсгэлэнтэй байсан бол 50 настайдаа стил үзэсгэлэнтэй л байсан. Нас хөгшөрлөөгээд бидний анхны хайр байсан хүн хэвээрэл байсан шүү дээ. Түүний бүтээсэн дүр болох Элизабет нь баян үзэсгэлэнтэй, амжилттай эмэгтэй, хэрхэн хөршөлтөөс айх айдсан түүнийг хаамаагүй бодис биедэд тарихад хүрэж байгаа юм. Энэ ер нь бол Элизабетийн төвшний эмэгтэй тийм зүйлээс айн гэж юу? Бас бодгол хэрэгтэй. Энэ киноноос авах хамгийн наад захын сургамж бол ямар нэгэн зүйлд хитрхи их зүйлийг амлаад байх юм бол энэ трап байх магадaltaй юм. Сүүлийн үед хэрэглэгчтэй хитрхи хийх амгалдаг бүтээгдэхүүнүүд бол маш их гарч ирсэн шүү дээ. Үнэтэй л адил гэсэн үг. Жишээлбэл 10 насаар залууч нь өөгүй толгор болгоно. Энэ хичээлийг авч үзвэл тэр бүмтэн болно. Сайтны 10 нууц гэх хэмчлэн маш олон зүйлүүд хэрэглэгчдэд амладаг. Тэгээ ингэж бодхолоор заавал үүр залуу явах шаардлагатай юм гэж үү? Эсвэл хүн болгон сайтаа эсвэл тэр бүмтэн болох шаардлагатай гэж үү? Энэ асуултыг та эргэн нэг бодно эзээ. Энэхүү киног нэг бичлэгээр бүрэн дүүрэн тайлбарлаж ярина гэдэг л хотлаа. Тийм учраас хаягдсан зүйл гаргасан байж магадгүй хаа. Хэрвээ тэгж бодож байвал та өөрийн бодсон нэмэх зүйлүүдээ комент хэсгээр бичиж бидэнтэй хуваалцаарай. The Substance кинотой дүүцхүүз энэ онд болон өнгөрсөн он шинээр гарсан шилдэг Холливуудын бүх жанрын кинонуудыг Univision-ийн видео сангаас аль биесний эрхтэйгээр Монгол орчуулга дуу оруулалтаар хүлээн авч үзээрэй.